Одон төр суух тавтаа морил би бол хөтлөгч инхот. Уран зураг нэвтрүүлгийн маань шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү нэвтрүүлгийг маань урлаг судлаач Амина бидэнд бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд. За, нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Одон төр суугаар болон NTV телевизээр замун 83.3 107-аас төлөвний Одон радиогоор хүрдэг. Өнөөдрийн дугаарыг өдөр бүр шинэ боломжтой саяг туслах болон эс чишүүлэх нарны тос Skin Aqua ивент гэж байна. За Амина. Уран зураг цуглуулахын тулд тэр бумтан байх ёстой мó? Харин чи юу гэж бодож байна? Би бол тийх ёстой л гэж бодоод байна л да одоохондоо. Маш үнэтэй зургнууд л байдаг шүү дээ тий. За мэдээж уран зураг гэдэг бол өөрөө мөнгө гэдгээс гадна тий яг энэ доллар төгрөг гэдэг бидний энэ хөрөнгө гэдгээс гадна маш чухал оюуны хөрөнгө хэрэгтэй болдог. Тэ өөрөө хүн мэдрэмжтэй, мэдлэгтэй, тэрийг ойлгодог, мэдэрдэг нэлийн өөрийгөө боловсруулсан гэх юм уу нүд чих тайлсан байж иж уран зургийн цуглуулагч болох хэрэгтэй болоод идэг тий. Бас нэг бол маш сайн дарангуйлагч байх хэрэгтэй юм шиг үлээ тий. Тэгээ өнөөдөр ер нь хамгийн гол асуултанд бол хэдүүлээ хариулна. Үнэхээр тэр бумтан байх хэрэгтэй юм уу гэд. Тэгээ бид нар хид хідэн зурган дээр болон яг тэр зургийг цуглуулж ясан зураач нарын амьдрал дээр жишээ авч үзнэ тий. Гэхдээ би яг шууд спойлдод гэх юм уу. Шууд төрүүлээд хариултыг хэлэхэд болохоор уран зураг цуглуулагч байхын тулд та ердөө сонирхож байхад хангалттай. Сонирхдаг л байхад хангалттай. За. Ааха. За, эхлээд мэдээч нөгөө нэг аврагуудаа ярина. Амар хүмүүс ээжээ гэд. Ер нь бол энэ уран зургийн цуглуулах гэдэг зүйл Грек, Ромын үеэс бол гаралтай гэж хэлж болно, тий. Ромын том меценатууд байсан. Гэхдээ нөгөө илүүтэйгээр мэдээж сэргэн мандалтын үед буюу Европын урлагийн түүхэнд бол 13-аас 15 дугаар зууны үед эд хүчээ авч исэн. Тэрнээс өмнө дундад зуун гэж байгаа шүү дээ, тий. Дундад зууны үед болохоор зураач нарыг зүгээр л юу гэж боддог байсан бэ гэхээр за сайн будаг байх юм бол, сайн биер байх юм бол, сайн материал байх юм бол зургийг бол хийчнэ. Тийм үү. Тийм, ердөө гар урлаач тийм аа. Одоо барилгач юм аа. Зөвлөг. За. Тэгээ дундад цууны үед тэгж боддог байсан аахгүй. Тэгээд дундад цууны үед чинь одоо бурхан зураг бурхан төвтэй үзэлтэй байгаа, бурхан зургуудыг их зурж байгаа. Тэгээд тухайн зураач яг Canon dig жаягийн дагуу хэдэн зуун жилийн туршид үүссэн dig жаягийн дагуу зураг зурна. Өөрийн юмаа нэмэж өөрчилж болохгүй. Тийм учраас тэр дундад цууны зураачд бол өөрийнхөө гарынхаа үсгийг тавиад авах ямар ч шаардлага байхгүй. Тэ. Тэгээд энэ байдал хэзээ өөрчлөгдөж эхэлсэн бэ гэсэн чинь за ер нь 13 дугаар зуунаас ахуулаад сэргэн мандалтын үе эхлээд тэр нь ямар үе вэ гэхээр ер нь энэ Европч нь яг одоо өөрийнхөө байгаа царайг олох гээд байжсэн үе. Амраахын талаар бүр илүү ярих баг. Гэхдээ бидний мэдэх ёстой зүйлс юу вэ гэхээр ингэсэн байгаа. За нөгөө испанчууд ч маурчуудтай байлдаад иддэг. Англичууд ч бас нэг өөрсдийнхөө тэр засаглалыг тогтоох гоод байдаг тийм. Ингээд ер нь бол Германы, Франкийн энэ зэрлэг бүдүүлэг байсан овг аймагуд баруун Ромын нутаг дэвсгэр дээр ингээд өөрсдийнхөө аль хэдийн засаглалыг ингээд үүсгээд эхэлцгээсэн ер нь төр засаг болж исэн тий. Дандаа хаант засаглалууд болж исэн үед байхгүй. Тэгсэн чинь ганцхан Итали болохоор тэр дунд нэг учраа болохгүй байгаадсан. За. Яагаад гэхээр Итали гэдэг нэг хөрхөн ингээ газрын зураг дээр харангууд нэг өсгийтэй гутал байгаа шүү дээ тий. Тэр өсгийтэй гутлын яг дундуур хэсэгт чинь болохоор манай италичууд хамгийн гол шашинчлаг католик шашны одоо пап ламын засаглал байгаа. Одоо пап ламын хэсэг гэж ярьд юм да. Тэгэнгүүт Итали, Франц, Герман, Англи бусад аль ч улсыгаа бодвол цаг уурын нөхцөлийн хувьд ч тэр үржил шимийн хувьд ч тэр за түүх соёлоо бодсон ч тэр ер нь бол аюу нэг тийм амттай хэсэг болоод байгаа байхгүй тий. Аль аль нь авчмаар байгаад байдаг тий. Тэгээд санаархаад байдаг. Тэгтээ яаж ч чадахгүй байгаад байдаг тий. Итали дотор нь юу болж байна гэсэн чинь хойд хэсгээр Миланы одоо Миланчууд илүү ирэх мэдлэлтэй. Урд хэсгээр Неаполитанчууд ирэх мэдлэлтэй. За тэгээд дундуур нь болохоор Ром, Шоник, Флоренц, Венец гэл дандаа жижигхэн хоорондоо өрсөлддөг, хоорондоо байнгын байлдаан хийдэг тийм бүгд найрамдах засаглалтай их ихтэй тийм улсууд ингэж болчихж байгаа.
Тэгэхээр энэ Итали гэдэг нэгэн том нэршил одоо нэгэн том улс бол тэр 13 дугаар зууны үед хараахан байгаагүй гэсэн үг. Тийм. Бус нь бол арайгаагүй учраас болоодсан байхгүй. Нэгдээдсэн байхгүй. Италичууд бол хоорондоо өстэй. Үнэхээр сэтгэл хөдлөлтөй халуун улсад болохоор үзэлцээд байсан юм шиг байна. За тэгээд энэ дунд яасан бэ гэсэн чинь Флоренц гэдэг нэг одоо жуулчдын заавалчгүй очиж үздэг Итали хотуудын нэг байгаа. Одоо бид нар хот гэж ярьж байгаа болохоос ш тухайн үедээ бол Флоренцийн одоо бүх наримдах засаглал гэж байсан. Эднэр болохоор хид хідэн том гэр бүлүүд ирэх мэтэлтэй. Энэ гэр бүлүүд донд нь Медичи байна, Паци байна. Ингээд эднэр болохоор өөрсдөө юу гэж хэлж байгаа вэ гэхээр бид нар аль эрт дээр үеэс удам судартай хүмүүс ээ. Хоёуг дуулахт бааtruуд байлаа гэдэг ч юм уу. Паци нар болохоор өөрсдөө бид нар бол хоёуг дуулахт бааtruудын тэр дундад зууны аваа бааtruудын үр сад юм аа гэл. Медичигийнхэн болохоор Медичи гэж юу гэж байгаа юм бэ? Та нар бидний тэ эмблем бидний одоо энэ илэрхийлж байгаа тамга тэмдгийг харсан уу? Сүлтийг маань харсан уу? Наадхан дээр чинь ингээд айгуу гоё бүрхи юмнууд байгаа зү ингээд тэгтээ над бүрхи чи юм байхгүй medication тэ бид нар чинь медичи буюу Аваа Карл хааны эмчнэр байлаа штэ. Тэгэхээр ингээд гих мэтчлэн нөгөө нэг тэр том гэр бүлүүд өөрсдөө дандаа ингээд нөгөө юу өгдөг үнцэн өгдөг яагаад тэгэхээр бид нар эрт дээр үеэс удамтай юм аа гэд тийм учраас бид нар илүү их ирэх мэдлэлтэй юм аа бид нар илүү язгууртнууд юм аа гэл тэгэл хоорондоо өрсөлдөөдсөн. Тэгээ ер нь бол маш их юм өрсөлдөөн явж исэн. Энэ өрсөлдөөний дунд болохоор Медичигийн гэр бүл гэж яг тэр өөрсдийнхөө нөгөө медико эмчнэрийн гэр бүл гээд байгаа гэр бүл гарч ирсэн. Гэтэ эдгээр яг өөрсдөө бол агуу Карлын эмчнэр байсан гэж удам судраа ярьж исэн ч гэсэн яг ингээд түүхэн фактуудыг судлаад үзэхээр эдгээр маань ноос ноолоор зардаг мухлагтай нэг тийм одоо энэ чиг төлөө жидүү биш юу үйлдвэрлэгч. Тэг жижиг дунд үйлдвэрлэгч. Тэгээ яг тийм л хүмүүс байсан байгаа байхгүй тий. Тэгээд тэгсэн ернээ тий зүгээр яг 8 ачаад тий. Тэгээд тэгснээ эднэр болохоор банкны системийг үүсгэхтлээ явж чадчих байгаа. За мэдээч санхүүгийн бата ах маань жишээ нь за наад чинь бол яг банкны систем биш ээ. Зүгээр мөнгө хүлэгчдийн систем юм а гэж хэлэх байх. Байж болно. Гэх яг банк биш байлаа ч гэсэн одоогийн бидний мэддэг тэр бүх үйлчлэгээ байхгүй байлаа ч гэсэн мөнгө хүлэгч, мөнгө зээлдүүлэгч толж чадсан байхгүй юу. Тэд нар бүр ингээд том хүмүүст ингээд мөнгө зээлдүүлснээ сүүл рүүгээ бүр Францын хаадад тий сүүл рүүгээ бүр Ромын пап ламд хүртэл бүгдэнд нь мөнгө зээлүүлж байгаа байхгүй. Тэгэхээр чи чинь босд нь амар ирэх мэдлэлтэй юм шиг наана харагдаад байдаг. Цаанаа бол тэг мөнгө зээлүүлж өгж байгаа хүн амар ирэх мэдлэлтэй байгаа шүү дээ. За тэгэхээр энэ гэр бүл маань хамгийн анх ерөөхдөө юм бизнесээр эхлээд тэгээд ирэх мэдлэлтэй болцоогоод ер нь мөнгө зээлдүүлж бүгдийг ингэж гартаа хатгаад тэгээд Арзинго де Медичи гэд нэг хүнээс эхлэлтэй. Арзинго де Медичи нь болохоор тухайн үеийн Гонфалониер ёо энэ айгу хэцүү нэршил гэхдээ Гонфалониер буюу Флоренц хотын засаглалыг шудраг байгаа эсхийг хяндаг хүн болсон байхгүй. За өдөр шүүгч марк юм болсон байна шүү дээ. Тий. Ер нь засаглал нь зөв явагдаж гин үү те шүүх хурлаа зөв хийж гин үү эн чинь нөгөө ер нь бол те засаглалын хамгийн дээд засаглал байгаа зү те. За тэгээд энэ хүн маань болохоор ерөөхдөө ингэж улс төрлөө медичинараас хамгийн түрүүлж орж ирээд цаашаага олон үр удам төрүүлж энэ медичийн бүр бүтэн гэр бүлээрээ ирэх мэдлийг хатгасан байгаа. Ингээд бодоод яг сүлд бодсон чинь 4 паплам төрүүлж байгаа. Эдний медичийн гэр бүл. 2 Франц хаан төрүүлж байгаа. Тэгэхээр чи ер нь бол зөвхөн Флоренц гэдэг дэлгүй те ер нь энэ удам ингэж томорсоор явсаар байгаад ингээд цаашаага ингээд айгүй актер юу яасан байгаа юм л та. Одоо нэг домог шиг юм байдаг шүү дээ. Ротшильд гээл. Оо яг сэргэн мандалтын үеийн тэд нар ч гэсэн тийм байна. Тийм. За тэгээд эднэр болохоор дараа нь ингээд яг нэлийн тэнд чи ингээд айгүй олон сонирхолтой мэдж чинар байдаг л да. Тэр дундаас
Giovanni Bicci, тэрний хүү Cosimo Medici, түүний хүү Тулайт Пьеро хөрх яагаад Тулайт гэж байгаа вэ гэхээр тулай өвчнөр өвчлөөд тэгээ Тулайт гэдэг хоч аваад тэгээ маш эрт нас орсон. Тэгээд айгүй тийм сул дорой хүн байсан. Гэхдээ түүний хүн чинь Тулайт Пьеро гэдэг тухайн Медичи дотор байж болох хамгийн одоо жоохон эмгэнэлтэй амьдралтай сул дорой хүн байлаа гэж бодоход түүний хүү болохоор Magnifico буюу агуу Лоренцо гэдэг хоч авсан агуу хүн байж байдаг байхгүй. За ингээд энэ гэр бүл дундаас их сонирхолтой нь болохоор яг тэр агуу гэдэг байгаа Magnifico Лоренцо гэдэг хүн. Энэ хүн болохоор нөө байнгын ер нь Флоренцийн албан бус эрх мэдэлтэн. Тэгээ байнгын Милантай байлддаг. Милантай байлдангуудаа нөгөө овг хоорондын ингэ байлдаан гэж байна шүү дээ. Медичи, Паци энтер ингэ байлдаад байгаа гэд. Тэнгүүтээ яасан бэ гэсэн чинь эдгээр хөөгдсөн байхгүй. Флоренцоос. Нөгөө Пацигийн гэр бүл нь тэдрийг за мэдээж энэ чинь нөгөө улс төрийн нэг тоглоом яваад байгаа юм л та тий. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь эдний Медичигийн овгийн одоо нэлийн том Cosimo гэд өвөө нэг ий л дээ тий. Тэр овгийн нэг юм өвөө нь юу гэж хэлжсэн бэ гэхээр чамайг зөвхөн дуудсан цагт л чи улс төрийн тавцсан дээр гарч ирж бай. Бусад үед битээ шууд гарч иржээ гэж хэлсэн байхгүй. Тэнгүүд нөгөө Пацигийнхан болохоор Медичи нарыг ялчлаа гэж амар баярлал. Флоренцо ингээл айгуулаг ингээл удирдаад явж ийн гэж утсан чинь яг үнэндээ Медичи нар шиг банкны сэтгэлгээтэй мөнгийг сайн ойлгож тэрийг мөнгөний урсгалыг эргэлдүүлдэг тим гэр бүл байгаагүй байхгүй. Тэнгүүд Пацигийн гэр бүл төсвийн мөнгийг өрөөд тэг Флоренцийн ард түмэн дургуцаад яах гэж Медичи нарыгаа хөөвөө тэг буцаад аваад ирья гэдэг. Тэгээд тэгэнгүүт нөгөө Лоренцо, Жулиано гэдэг тэр дараагийн одоо залуу Медичи нар бол өвөөгийн үг тий сонсох хэрэгтэй. Дуудсан цагт нь л очие гэдэг. Тэгсэн чи өөртөө Лоренцчууд ард түмэн дуудаж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол Медичи нар нэг юм айгүй сайн популизм хийж чаддаг хүмүүс байсан. Тэд нар ингээд айгүй тийм ард түмнийхээ төлөө байж чаддаг. Гэхдээ энэ нөгөө нэг худал популизм биш байхгүй. Яасан бэ гэсэн чинь Медичи нар Флоренц хотыг одоогийн Флоренц болох хэдэн зуунаар тижээхтэй тэр урлаглаг, уран зураглаг, архитектурлаг одоо хүн амьдраад ингээд далд ухамсартаа аз жаргал аваад ингээд өдөр болгоно ингээд гоо сайхнаар бүрэн дүүрэн тийм хот болгосон гэж хэлж байна. Ер нь бол урлагийн том төв болгосон. Тэгэхээр тэд нар арт түмэндээ хүндлэгдэжсэн, эрх мэдлийг гартаа хатгаж исэн. Гэтэ эрх мэдэл мөнгө гэдгийг юунд зарцуулах вэ? Яавал арт түмэнд өнөөдрийн талхыг нь өгөхөөс илүү хэрэгтэй вэ гэдгийг ойлгож ирсэн тийм хүмүүс байна. Арт түмэнд хэн хайрлагддаг вэ гэдэг бас их сонирм. Жишээлбэл Аргентины хуучин мөнгө тараад ерөнхийлөгч бол Баатар штэ. Арт түмний Баатар. Гэхдээ улс нь бол дампуураад бүр сүрэх шахсан. Гэхдээ одоо хүртэл тэр хүнийг Баатараа гэж бодсон хэвээрээ байхгүй. Тэнгүүд наад Медичи нар чинь болохоор шаал өөр бүр алсыг харсан. Тэгэд маш ухаалаг хүмүүс байсан юм байна. Мөнгө тараагаагүй. Тэг та нарт ингээд нүгээр талхаа аваарай гэхгүй шүү дээ. Бид нар та нарыг ирээдүг бүтээж өгч гинэ гэдгийг ард түмэндээ ойлгуулсан байна. Тэрүүгээрээ бүр эрсдэс бүр яг жинхэнэ хайрлагдах Баатар болох хэвээр хүмүүс нь наад болчих юм байна. Нэрээ үнэхээр Медичи байгаагүй бол бидэрт хэн байхгүй гэж Микеланжело байхгүй. Тийм үү. Сандро Боттичелли байхгүй. За. Тийм. За ингээд хамтран ажиллах. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг маань арьс чигшүүлэх нарны тос Скинако ивент итгэж байгаа. За 100 болж байгаа учраас бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол мэдээж найдвартай нарны тос. За өнөөдөр тэгвэл бид нэр өндөр нарны хамгаалттай түрхэхэд хөнгөн арьсыг чигшүүлдэг үнэхээр гайхалтай нэгэн нарны тосыг танилцуулна. Энэ бол Скинако гэж байгаа. За түрхэх бүрт арьсыг гүн чигшүүлж хойр ашиглалтаас хамгаалдаг. За яагаад гэвэл 3 төрлийн хилороник одоо хүчил агуулсан байдаг юм байна. Нүүрний савн дээр хилороник acid гэж байдаг байхгүй. Тэрийг би өдөр болгон уншдаг байсан. Энд хүчлээр нүрээ гоогаад байна. Болж байгаа юм уу, болохгүй байгаа юм уу гэж бодоод исэн чинь нүрийг маш сайн хамгаалдаг байсан юм байна л та. Тэрийг мэдсэнгүй. Гэтэл манай одоо тосонд маань 3 төрлийн тийм хүчил агуулсан байгаа юм байна. За мөн дээрэс нь SPF 50 нэмэх болон PA 4 нэмэх зэрэг ийм одоо үзүүлэлттэй юм байна. Энэ болохоор нарны тосны дундаа хамгийн өндөр үзүүлэлт нь гэж одоо хэлж болно тийм. За энэ тос нь органик бүтцтэйгээр маш онцлогтой.
одоо өөр ямар ч нэг тийм хими ч юм уу тийм найрлага байхгүй гэсэн үг. За арсны давхархад шингээд UV туяаг дулаан болгон хувиргаж сармагжуулдаг. За ийм болохоор түрхэхэд арсан дээр ямар нэгэн тийм муухай цагаан загалцсан тийм болдгоо юм байна. Яг гоё шингээд ингээл гоё харагддаг юм байна л та. За ингээд мөн усны хамгаалттай. За тийм болохоор түрхээ шууд далаа ч юм уу голд ч юм уу ороод усанд зэлээд ингээд явж болно. Тэгэх юм бол арилахгүй гэсэн үг байна тий. За мэдээж оройн нь бол арилна шүү. Ингэж хэлсэн чинь амраах тэгээд наач хизээч арилахгүй мүү гэж жоохон ууралсан байгаа. Тэг ирчүүд бид нар чинь сайн мэдэхгүй шүү дээ. За тэгээд октоодыг яагаад ийм гоё арьстай цав цагаан яваад идэх юм бэ гэж гайхаад исэн чинь нарны тос байнга хэрэгэлдэг байсан юм байна. За тийм болохоор би бас сүүлийн нэг сар тасралтгүй үед нарны тос хэрэглэж байгаа. Тэгээд үр дүн бүр шууд мэдэгддэг юм бэл. За би ч өмнө ингээд наранд гараад борлцдаг тийм хүн байсан чинь одоо бас арай гайгүй ч ер нь баг цайраад байгаа. Тэгэхээр ер нь өдөр болгон нарны тос түрхэж байгаарай гэж зөвлөмөр байна. За ингээд Skin Aqua нарны тосыг Mons Iminsan болон GGI Beauty дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа учраас одоо олдсон шууд гараал хажууд Mons гэж байгаа шүү дээ тий. Оо ямар гоё тий. Skin Aqua. Skin Aqua гэдэг. Ааха. Үнэхээр хэрэгтэй зүйл байна. Ялангуяа одоо энэ зунд чинь нарны тосоо бүр маш сайн төрөх. Гэхдээ өвөлч гэсэн төрөх хэрэгтэй юм байна шүү. Тийм гэсэн. Гэрээсээ гарахгүй байсан ч гэсэн төрөх хэрэгтэй юм гинэ. Ер нь өдөр болгон өдөр бүрийн хэрэгцээ байх ёстой юм. За ингээд өнөөдрийн дугаар юм байна. Rota Hadalaba Mongolia. Одоо Skin Aqua нарны тосороо ивэнтэтгэлээ. Маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд нөгөө медич нар яаж байгаа вэ гэсэн чинь нөгөө зураач нартайгаа эхлээд холбоо харилцаа үүсгэх нь мэдээж. Гэтэ зураач нар тэр үед нөгөө дундад цооны сэтгэлгээтэй зураач байхаа болоод ер нь өөрийнхөө тэр мэдрэмжүүдийг өөрийнхөө тэр ертөнцийг үзэх үзлийг уран бүтээлд шингээж эхэлж байгаа үе байхгүй юу. Тэгээд ерөн сэргэн мандалтын үеэс энэ нөгөө янз бүрийн ааштай зураач нар ч ихсэн. За. Жишээ нь Филиппо Брунеллески амар ааштай. Ерөөсө хүнтэй дуурах дургу, ер нь хүнтэй юм ярих дургу. Тий, яг одын өвчнөр өвчнөд эхэлж байгаа л да тэд нар чинь. Бүгд л ингэж ахаар чинь тий. Гэтэ ер нь бас нэг юм сайн шүү нөгөө суутан хүн чинь өөрийг нь угаасаа ойлгохгүй болохоор хаагдчихдаг тохиолдол байдаг байхгүй юу тий. Тэгээ тэр тохиолдол байсан байх гэж бодож байна. Тэнгүүд Филиппо Брунеллескиг болохоор Санта Мария дель Фиоре гэдэг одоо Флоренцийн хамгийн гайхалтай юм готик хийцтэй сүмдэр сэргэн мандалтын үеийн бөмбөр ороог ингэж хийлгэж мэлгэжсэн. Яа тийм үү. Тий. Тэгээд ер нь медич нар бол зураач нартай зураач нарыг маш их дэмжижсэн. Архитекторуудыг уран бүтээлчдийг ер нь их дэмжижсэн. Тэгтээ хаяа ямар нэгэн зураг ингээм амар таалагдчих байгаа шүү дээ. Тэгээд таалагдангуудаа нөгөө зураач нөгөөгөө зарахгүй гэдэг нь шүү дээ. Тэгэх юм бол ямар нэгэн байдлаар тэр зураачийг хэл сэрэхт гүтгэж болно. Тэгэхээр ер нь бол медичтэй муудалцаад бол хэрэггүй медич нуртай бол. За тэгэхэд тэгэнгүүт манай тэр Лоренцо Магнифико буюу агва Лоренцо медичи болохоор юу гэж хэлжсэн бэ гэхээр хорвоо ертөнцид бусдаас өглөгөөрөн илүүрхэхээс илүү сайхан зүйл гэж хаана байх вэ? Тэгэхээр тэгэж айгүй амар өглөөр яжсан байл та. За тэгэд эдний гэр бүлийн ер нь хийсэн маш чухал одоо урлагийг дэмжсэн нэг үйлдэлүүдийн нэг нь болохоор тэд нар өөрсдийнхөө одоо Palazzo de Medici гэдэг Медичигийн ордон гэж бариулсан. Тэгээ тэр ордон дотроо болохоор Медичигийн цэцэрлэгт хүрээлэн гэдэг нэг тийм одоо ордны дотор мөртлөө юм онгорхой багантай цэцэрлэгт хүрээлэн хийлгүүлсэн байхгүй. Тэр цэцэрлэгт хүрээлэнтэй 7 хоног болгон уулзалт зохион байгуулдаг. Тэгээд тэд нар юу гэж хэлж байгаа гэхээр бид нар яг Платоны үе шиг байхыг хүссэн юм аа. Философч одоо Платоны наадам гэдэг том зохиол байгаа. Тэр зохиол дээр чинь бүгд цуглараад наадам баяр гэхээр идэж уухтаа биш. Хамгийн гол нь оюун санааны дээр хоол. Тийм. Яг тийм. Тэгээ тэрийг хийдэгс. Тэгэхээр урлагийн талаар дэмжигч нар нь, санхүүжүүлэгч нар нь, философч нар нь, утга зохиолч нар нь, зураач уран бүтээлчд нь бүгдээрээ нэгэн дор цугларч ярих боломж бүрддэг гэсэн юм. Энэ яг энэ бол зүгээр нэг цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэгдэж байгаа болохоос биш тухайн үеийн урлагийн академи байсан гэж хэлж болно. Хамаг
гол шин зохиолууд тий болон хуучны антик үеийн эртний грек ромын зохиолууд тэр болгоныг яг энэ дотроос гэж уншдаг байсан олж сонсдог байсан байхгүй. Микеланжело маань аль өсвөр насны үеэсээ энд очиж эхэлсэн байхгүй. Тийм шүү дээ. Наад ч мөр яг би ямар мэрэгчлэлтэй болох вэ гэд бодоод явж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Тэнгүүд энэ дээр нэг оч өгч тийм л юм байхгүй надад ч. Одоо бид нэр яг нэг хамтран ажиллаж бас дуртаж Space Camp гэдэг явж байгаа шүү дээ. Яг энэ камп дээр ийм юм болох юм. Тэнд яг сансар сонирхолтой, шинжлэх ухааны сонирхолтой тийм хүүхдүүд бүгдээр очиод 10 гаруй орны 500 гад хүүхд ирэх байхгүй юу. Тэнд бүрэн утгаараа brainstorm тэнд болох гэж байгаа юм. Яг ийм юм болж исэн юм байна ч. Нэрээ яг үнэхээр тэгэнгүүтээ Медичи Лоренцо Медичи бол өөрөө айгүй гоё хувцалдаг тий. Тэгээд ах нь болохоор Жулиано Медичи гэдээсэн. Жулиано Медичи болохоор Симонета Веспуччи гэдэг тухайн үеийнхээ Мерлин Монро гэж хэлж болно тий. Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүүдэд дуурлаад Сандро Боттичеллид нөгөө нэг алдарт Венера Менделснен гэдэг зургийг чинь ингээд өгч зургалж байгаа гэдэг ч. Тий, нэрээ сонсон нэр байсан чинь наад зургийг чи хийсэн шүү дээ. Тий, Медичигийн гэр бүлийнхээ энийг захиалж байгаа тий. Тэгээ Лоренцо Медичигийн хувьд сонирхолтой зүйл нь цаа чи ер нь бол надад бол юм YOLO гэдэг байсан гэж байгаа тий. Өөрийнх нь нэг юм шүлэг байгаа байхгүй юу? Яасан гэсэн чинь идэр залуухан хүн та мөнхөд ийм байхгүйг санаарай. Үүнээс хойш ингээл нэг юм ёс суртахуун хэлэх гэж байгаа юм шиг санагдаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь таалагдчихвал юу ч бодлого амдэр маргааш болно гэж яахан итгэх вүлээ. YOLO гэдэг өөрөө амдаа натгач. Сэргэн мандалтай бай. Тэгтээ өөрөө бол маш юм хүчрхэг хүн байж байгаад тэгээд Микеланжелод маш том тэр баримлын өөр бас маш хүнтэй урлаг байхгүй. Тэр гантган том юм хэсэг хад өгөх ёстой гэсэн үг болж байгаа байхгүй хүнд те. Тэгээ тэр гантган хаднаас чинь тийм том хэсэг юмнаас чинь Микеланжелогийн өөрийнх нь хэлснээр бол би зүгээр л байгалийн чулуунаас илүү хэсгийг нь аваад хайчдаг юм а гэж байгаа шүү дээ. Наач ямар гоё үг вэ те. Байгаль өөрөө ийм үзэсгэлэнтэй юм а гэсэн санаа байх нь шүү дээ. Тий. Тэгтээ хүний хийсэн зүйл нь те илүү үзэсгэлэнтэй байж болно. Тэгээ яг сэргэн мандалтай үеийн хүн төвтэй үзлийн нэгэн хэсэг байгаа те. Ааха. За ингээд тэгэхээр Медичи нарын хувьд бол ер нь яагаад ингэж урлагийг дэмжих болсон бэ гэд тэгэхээр мэдээж өөрсдийнхөө сүр хүчийг харуулж байгаа. Хин нь Флоренцд ийцэн бэ? Флоренц гэлтгүү те гадуур ийцэн бэ гэдгийг харуулж байгаа. Гэхдээ тэд нар өөрсдөө язгууртнууд тэд нар өөрсдөө маш өндөр боловсрал соёл мэдлэгтэй учраас хажууд нь суутан байна гэдгийг бүр мэдчихээд тэ явуулахгүй барьж чадчихсан байхгүй. Медичигийнхаа Флоренцд бол тэгээд яг Боттичелли, Микеланжело хоёр болон бидний мэдгүй зөндөө суутны нэрчсэд байгаа тэд нар үлдчихэж байгаа. Тэгээд маш олон суутан байсан. Тэгвэл Леонардо да Винчид зай олдоогүй гэж бодлоо. Тийм юм уу? Яг Леонардо да Винчи бол тэдний маш юм хүндэт зочин. Тэгтээ нөгөө нэг хамтраад байх биш. Тэгэд манай Леонардо ч юм болохоор цаашаа өөр хотуудаар явчихдаг. Тий. За тэгэхээр энд бол нэг юм юу те эрх мэдэл гэдэг ч юм уу өөрөө өөрсдийнхөө яг тэр нэг юм үн цэнийг урлагаар дамжуулан баталж байгаа тийм бас асуудал байгаа. Эрх мэдлийг ч бас баттгах байгаа тий. Үүнээс гадна өөр бас уран зураг цуглуулах маш олон ийм шалтгаанууд байгаа юм л та. Тэрний нэг нь болохоор ер нь үнэтэй уран зураг авах та биш байхгүй. Бүр ер нь урд нь яг ихэнх цуглуулагч нарын хувьд юу гэж бодоод байдаг вэ гэхээр за бүр тийм үгч байдаг гэсэн 19 дугаар зуунд нас орсон хүний л зургийг аав гэд. Яагаад вэ гэхээр дахиж тэр хүн чинь зурж чадахгүй. Тэгээд тийм болохоор нөгөө limited edition буюу хязгаарлагдмал цувралыг авах гэдэг шүү дээ. Тэгэнгүүт зарим уран зураг цуглуулагчид болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр нас орсон зураачид мөнгө хэрэггүй байхгүй юу гэд тэ. Тэгээд ийм нэгэн одоо яг одоо амьд байгаа зураач нарыг илүүтэй дэмжиж исэн бас тийм
цуглуулагчдын нэг болохоор Сергей Шукин гэд 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үеийн нэг гоё цуглуулагч байгаа. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад дараа нь үргэлжлэе тийм ээ. За өнөөдрийн дугаарыг өдөр бүр шинэ боломж ураатай саяг туслах ивент итгэж байгаа. За саяг туслах нь юу хийдэг вэ гэхээр статистик болон машин сургалт хиймэл оюун ухааны тусламжтайгаар Америкийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулалтын тохиог боловсруулдаг. Тэгэхээр энэ дээр хөрөнгө оруулалт дээр тоглолт хийдэг хүмүүс байх юм бол энэ туслахыг ашиглаж болно гэсэн үг байна. Гэтэ энэ бол туслах шүү гэдгийг бол одоо анхааруулan хэлмээр байна. Та энэ туслахаас зөвлөгөө авч болно. Харин одоо яг таг энд одоо юун дээр тоглолтын дээр оролцоо, тийм утгаар оролцоорой гэдэг энэ одоо яг тушаал гэсэн үг биш шүү. Энэ зөвхөн туслах шүү гэдгийг дахин хэлмээр байна, тийм. За өдөр бүр зах зээлийн боломжтой хувилбаруудыг манай саяг туслах маань өгдөг юм байна. За энэ мэдээллүүдээ утсаараа хүлээж аваад тэгээд одоо тоглолтонд оролцох ийм боломжтой юм байна. За хэрхэн ашиглах вэ гэвэл Telegram дээрээс саяг Co-bot гэж бичиж хайгаад за ингээд одоо энэ туслахыг ашиглах болох юм байна. За хувьцаагаа өөрөө бие даан судалмаар байвал саяг Co гэдэг вебсайт байж байгаа. Энэ рүү ороод одоо өөрөө ингэж судалж болох нь вэ. За юуг нь дахиад хэлчихье. Telegram-аас саяг Co-bot гэж бичих юм байна. За саяг COBOT гэж бичих юм байна шүү. За ингээд вебсайт нь болохоор саяг CO буюу Co гэдэг ийм вебсайтаар холбогдож болох юм байна. За дахин хэлэхэд энэ зөвхөн туслах шүү, танд зөвлөгөө өгнө. Тэрнээс биш дохионуудыг танд ингэж одоо ирээдүйд ийм болох нэ гэдэг дохионуудыг таамаглаж өгч байгаа гэдгийг дахин хэлье. Энэ дээрээс та өөрийнхөө харин мэдрэмж одоо юу гэдгийг мэдлэг дээрээ суйрлаад энэ дохиогоо ашиглаад тоглолтоо хийх нэ. За баярлалаа. Баярлалаа. Тэгэд ер нь бол ингээд санхүүгийн энэ сахилгавт ч юм уу мэдлэг гэдэг чинь хүний яг өөрийнх нь амар том хариуцлага байгаа шүү тий. Тийм. За хамтран ажиллагчтай маш их баярлалаа. За тий. За Сергей Шукин болохоор 1854 онд Москвад маш баян одоо даавны аж үйлдвэр эрхэлдэг тийм гэр бүлд төрсөн. Тэгээд тэдний гэр бүл бол ер нь Шукиныхан юу да 11 хүүхэдтэй. Тэгээд даавны үйлдвэрлэлээр яаж баяжсан бэ гэхээр тэр чинь ер нь ингээд энэ тэнд аж үйлдвэрийн хувьсгал болоод ингээд янз бүрийн юм болж байгаа үе шүү дээ. Тэгэнгүүт Москвад болохоор юу болсон бэ гэсэн чинь жоохон хэцүү нөхцөл байдал үүссэн байсан байхгүй юу. Нөгөө ажилчид нь тухайн үеийнхэн даавныхаа үйлдвэрүүдийг эсэргүүцээд бөөн бослого болоод тийм тэр чинь нөгөө цалингүй зүгээр л нэг мантууны хүчил болгоцсон байдаг шүү дээ. Тэгээд ер нь яг энэ хүндрэлтний тий энэ аж үйлдвэр гэдэг зүйл рүү техник технологи руу орж байгаа юм яг дундын үе мөчүүд үргэлж хэцүү байдаг тий. Одоо ч гэсэн бид нэр шин техник технологи хиймэл оюун ухаан гэдэг тий сая манай хамтран ажиллагч тэр ч гэсэн ингээд дурддагт чинь энэ ийм өөрчлөлтүүдийг хүний сэтгэл зүй шууд хүлээж авч өөртөө ийм тий ашигтай байдлаар ашиглана гэдэг бол маш хэцүү байхгүй. Ялангуяа хэрвээ чи энгийн ажилчин бол тий чи тэр болгоныг үйлдвэр бариад тэр болгоныг ингэж сэтгэлүүлж чадхаар биш чи зүгээр л энгийн ажилтан бол өөртөө ашигтай байдлаар явах айгүй хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр яг нэг тийм зүйл Москвагийн тухайн үеийн нөхцөл байдалд болоод тэгэхээр яаж байгаа вэ гэхээр нөгөө дагууны үйлдвэрүүд маань өөрөө уналтанд орж байгаа. Энэ үед Шукины гэр бүлийнхэн одоо өөрсдийн байсан анхныхаа хөрөнгөөр тухайн үйлдвэрийн даавнуудыг нь худалдаад авчиж байгаа байхгүй юу? Маш бага үнээр нь худалдаж аваад. Тэгээд нөгөө нөхцөл байдал цэгцрээд ирж байгаа шүү дээ. Тэгээ эргүүлээд нөгөө даавнууд нь хэрэгтэй болоод шүү дээ. Даав түүхий дээ тэр болгонууд нь тэнгуү Шукиныхан чинь үнэтэй зарж байгаа байхгүй юу? Мэдээлэлтэй ойр байсан хүмүүс ийм байгаа шүү дээ. Тэгээ ер нь за тэгээд мэдээж эднэр маань өөрсдөө бас айгүй тийм том үйлдвэрийн нэлээд одоо баян баян хүмүүс байсан тий хөрөнгөтөн хүмүүс байсан. Ингээд Шукин бол өөрөө одоо сая Медичигийн хэлж байгаа шиг амьдралыг үрэх бүрэн боломжтой хөөгн байсан байхгүй юу? А гэхдээ энэ чинь 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үе тэгээд Оросын хатуу гэр бүл. Маш хатуу гэр бүл. Тэгэхээр багаас нь сүм шашинд явуулна, хөдөлмөрлүүлнэ. Тэр яах гэж 11 хүүхэд төрүүлдэг.
Тийм үстэй. Ер нь бол энэ том үйл хэргийг чинь авч явцгаанаа гэж тэгж байгаа шүү дээ, тий. За тэгэхээр Шүкин болохоор яасан бэ гэсэн чинь Герман руу яг одоо политехникийн коллеж руу явж сурч байгаа юм. Эцэг хийхэн аавынхаа эргийг үргэлжлүүлэх гээд. Тэгээ политехникийн коллеж руу явж сурсан чинь юу ядгүй? Нэг л өөрийгөө биш байна. Биш байна. Буруу юм ийгээд. Ажилтур эрхлээд явах тийм хүн биш байна гэдгээ ер нь тухайн үед ойлгосон гэж байна. Гэхдээ тэр хүн хариуцлага байгаа. Сургуулийн бол төгсөөгүй. Тэгтээ Германд маш олон музей, дуур, театр бүр урлаг соёлын юм маш их үзчихсэн байхгүй. Тэгээ маш ихийг үзсэн учраас нөгөө чихнүүд нь нээгдээд за тэгээд босож хурж эрэхтэй Оростой яг буцаад төрөд ирчихэж байгаа. Гэхдээ жилдээ 2 удаа Франц руу аялдаг болж байгаа. Намрын салон гэд. Тэгээ Франц руу аялаад Шүкин бол ерөөсөө л эргэж буцалтгүйгээр энэ шинэ үеийн импрессионизм гэд урлаг байгаа мэн гэдгийг ойлгоод тэгээ нэг юм Пикассог нэрд гаргасан Амброзо Валуар гэд Францын юу гэдэг вэ? Одоо арт дилер гэдэг вэ? Тэрэн дээр очсон юм шиг байна. Тэгээ Амброзо Валуар дараа нь ярихдаа нэг хоёр эрхэм орж ирээл баахан зурагнууд худалдаж аваад ойлгомжгүй хэл дээр яриад исэн. Тэгээд гарахт нь би асуусан. Та хоёр ямар хэлээр яриад байгаа юм гэсэн чи Орс гэд тэгсэн гэд. Өмнө Орс гараагүй байсан байна шүү. Тийм. Тэгээд тэгсэн чинь Шүкин болохоор яг тэр үед нэг юм шин урлагийг ойлгоцсон. Төрүүлээд ойлгоцсон. Хин ч ойлгодгүй байхад ингээд нүд нь ингээд нэгтцэн, мэдэрсэн. Тэгэнгүүтээ тэр шин урлагийг яг байгаа амьд зураачтаас юм уу амьд арт дилерүүдээс нь яг тухайн үедээ амьдарч байгаа зураачдын зургийг худалдаж авч ирсэн юм. Тэр дунд нь нөгөө алдарт Анри Матис маань байна. Пикассо маань байна. Ван Гог байна. Пол Гоген байна. Яг Ван Гог харамсалтай нөгөө юу байсан л да яг Ван Гог чинь 98 онд өнгөрлөө. За ямар ч байсан хэрвээ нэг Ван Гог өшөө нэг 10 20 жил хүлээсэн бол Шүкин бол бүр шүтэх байсан байхгүй Ван Гог тий. Гэтэл маань өнгөрчдөг. Тэгэхээр хэнийг хамгийн ихээр тэтгэжсэн бэ гэхээр Анри Матисийг маань. Тэгтээ энэ шууд ингэж Шүкний одоо өөрчлөлт гарч ирээгүй. Дундуур нь юу болж байгаа вэ гэхээр Шүкин маш уламжлалт урлагийн бүтээл тий хуучин мастеруудыг цуглуулдаг байж байгаад 1904 онд эхнэр нь нас орж байгаа. Эхнэр нь. Араас нь том хүүн нас орж байгаа. Тэгэнгүүтээ араас нь аав нь нас орж байгаа. Энэ дунд нь нэг юм өөрийг нь урлагт дуртай болгосон дүү нь байдаг байхгүй юу? Тэр дүү нь яасан бэ? Тэр дүүгээс болохоор ер нь ингээд Францд цуг явж нөгөө үзэсгэлэн гэрхсэж мэсдэг байсан. Тэгсэн чи тэр дүү нь ингээд маш их хэмжээний өр тавьсан. Тэгвэл манай Сергей Шүкин бодсон юм шиг дахиад мөнгө гуйхаар энэ дандаа л мөнгө гуйж яах юм. Боли нэг удаа шийтгийгээд тэгээ шийтгцсэн юм байна л та. Тэгсэн чинь тэр дүү нь маш их өрнөөсөө болоод аймаа оролцож байгаа. Тэгэхээр чи энэ хүн ч одоо бүр ингээд тэгээд одоо бидний хамгийн ойрхон байгаагаар л дараалаад ингээд 4 хүний үхлийг үзчихэж байгаа. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол ингээд бүр ер нь бол сэтгэл готролд орох хангалттай ингээд тийм юу байна тий шалтгаан байна шүү дээ тий. Гэтэл мэдээж сэтгэл готролд орсон хэсэг хүмүүстэй хайрцагаа болсон тий огт тийм гадагшаа гарахгүй үе байсан. Гэтээ тэр үедээ хамгийн ихээр урлагийг хайж хамгийн ихээр тэр Матисийн зургуудыг бас авчихсан байхгүй. Тайвшрал нь болж ирсэн байна тий. Тэгэд үнэхээр одоо Шүкиний цуглуулгын тэр үлгсэн байсан байдал гэрийг харах юм бол бидэрт аюу сонин. Матис, Ван Гог, Пол Гоген, Пикассо гэхээсээ илүү Шүкин харагдаад байдаг байхгүй. Цуглуулагч гэдэг чинь яг өөрийнхөө нүдээр ялангуяа тэр амар сэтгэлийн зовлонгийн дараа тэр сэтгэлийг нээгээд хэрвээ чин сэтгэлээсээ тэр урлагт хандаж ингэж авч байгаа бол тэгж хандаж авч байгаа бол тэр чинь яг өөрийнх нь ертөнцийн тойл болчихж байгаа. Тийм байна. Тэгээд тэр тойл нь Шүкиний цуглуулгын тойл ямар гэж аз жаргалтай. Маш аз жаргалтай. Тэр хүн урлагаар жинкнээс өөрөөгөө тэгэж
ангааж тэр олон үхэл хагцлын дараа амьдралд ихэртэй тэргүй итгэл байгаа шүү гэдэг тэр итгэлээ харуулсан. Хүмүүс тийм сэтгэл готрлаас гарахын зүрийн арга байдаг тий. Зарим нь гарч чадахгүй. Тэгээд доошоо живдэг бол зарим нь ямар нэгэн арга болж өөрийгөө гэж ангааж идэг. Манай хүнийх бол тэр зургнуудыг аз жаргалтай зургнууд байна. Зарим нь удирдахтай ч зураг байж магадгүй. Гэхдээ тэр үлгсэн байрлалаараа тэр удирдахтай зургаач гэсэн аз жаргалтай болгож харагдуулсан байна шүү дээ тий. Тийм үнэхээр яг ингэж нөгөө өөрийнх нь нэг юм яг тэр хүний сэтгэл зүрх ингэж харагддаг байхгүй тэр цоглуулгоноос. Одоо яг тэгээ хөрхи харамсалтай нөгөө зөвлөлт мөвлөлт гэл өөр юм баах юм болж байгаа шүү дээ тэр ч одоо 20 дор зууны их үе гэхээр тэгээд өөрөө л Швейцар руу цагаачлаг гарцсан байдгийн. Тэгээд цуглуулгаа бол Оростой үлдээсэн байхгүй. Оростой үлдээгээд тэрийг нь Эрмитаж болон Пушкины музейгийн хоёр музейнууд хуваацсан байгаа. Уг нь яг анхных нь байрлалаар буцаад нийлүүлвэл их гоё. Гэтэ одоо техниктэй боломжгүй байх. Яг энэ үед Шүкэнтэй зэрэгцээд Павел Третьяков бол илүү Оросын үндэсний школыг их орондоо үлдээн гэж хэлсэн бол Шүкин болохоор Европын хамаг сайхныг нь төрүүлээд бид нар аавна гэжсэн байхгүй. Тэгэхээр бас тэгэж ингэж цуглуулгуудыг бол хийж исэн. Тэгээд ер нь яагаад энэ цуглуулгуудыг хийж ийнэ вэ гэхээр за Шүкин баян байсан юм байж тий Медичи баян байсан юм байж тий. Тэгвэл бидний одоо өнөөдөр дурдаж амжихгүй зүгээр энгийн цуглуулагч нар маш олон байна. Тэгээ яг хүн болгонд заавал өвхөл хагцл үзгүй маа гэхэд нэг юм зүрх сэтгэлийн амьдралын тоосыг бид ингээл хөдөлгөөл явж байгаа тий хүн болгонд өөрийн гэсэн үзэл бодол өөрийн ертөнцийг харах тэр үнцэг байгаа. Тэгэд тэр үнцгүүдийг урлынхан магадгүй бидний хизэж илэрхийлж чадахгүй мэдээд идэг мөртлөө илэрхийлж чадахгүй байдлаар илэрхийлээд өгсөн байдаг байхгүй. Тэр тэдрийг цуглуулна гэдэг маань болохоор байнгын нөгөө оюун санааны найзуудтай байна гэсэн үг байхгүй. Зүгээр хан дээр чинь тий өглөөс ирэнгүүт чи яг чамтай санал нийлсэн тэрнийг оюуны оршихуйг харна гэсэн үг байхгүй. Хан дээр сургуулгынөө гэдэг чинь. Тий. За тэгэд би мөн бас дурдж хэлмээр байгаа нь болохоор сүүлд нэг сонирхолтой юм тааралдлаа. Юу ядг юм бэ те? Монголд нэг юм яриа байна. За улс төрийн нөхцөл байдалтай холбоотой гэж магадгүй. Мэдээж. Хэвээ нэрээ энэ мөнгө урлагаар те мөнгө угаагаал тэгээ худлаа урлаг гээл тэр нөгөө цоглуулагч нарын нэр хүндийг жоохон доошоо унгаад байдаг. Гэтэл тэд нар чинь бол биднэрт өв үлдээх гэдэг хүмүүс байгаад байгаа байхгүй юу ирээдүйдээ. Гэхдээ хайчих юм бэ? Сергей Шүкин өөрөө тэгэл Швейцар руу гараа явчлаа шүү дээ. Энд наан нь болохоор тэгэл цуглуулах нь Орос эх оронд нь үлдээл одоо ингээл эх орныхын дараагийнх нь хүмүүсийг тэжээгээ явж штэ тий. Тэрүүнтэй адилхан Монголд ч гэсэн маш олон гоё том цуглуулагч нар байдаг. Тэгэд энэ цуглуулагч нар маань болохоор өөрсдийнхөө тэр хөлс хүч хөдөлмөрөөрөө цусаараа олсон мөнгийг ер нь бол дараа үеийнхэндээ биднэрт л байлгах гэж үлдээж байгаа байхгүй. Тэгэд би яг одоо маш эрдэнэ гээд том цуглуулагчийн үсгэлэг тэглэгээ явах гэж байна. Яг энэний дараа одоо гүөх гэж байна. Тийм үү. Маш эрдэнэ болохоор ингээд Европын маш олон зүйлийг одоо Италийн мебель ч юм уу тэр бол ааны суурь гэд Европын өв соёлыг цуглуулахаас гадна Монголын угсаатны зөв том цуглуулгатай. Яг энгийн арт түмэн хэрэгжилжсэн тэр авторууд гэл маш олон цуглуулгатай. Тэгэхдээ тэрнээс гадна уран зураач нарыг айгуу дэмждэг гэсэн. Машкаха гэл ороод ирдэг гэсэн гэж. Тэгэл машкаха гэл ороод ирэнгүүт нь тэ нөгөө яг тэр амьд үе зураач нарт хөрөнгө оруулж өгч исэн. Одоо тэрнийх нь уран зургийн цуглуулгыг урлаг судлаач Сүкэбит хоёр одоо нөгөө селекшн хийж агаад буюу сонгож кураторлж агаад тэгэд олон нийт дээр танилцуулахад бэлэн болцсон байгаа. Сонгогдсон юм аа тий. Сонгогдсон. Тэгээ одоо өлөх гээд гүөх гээд тий. Тэгээ яг энэ маш өртнөх зүгээр амар хүн байсан юм байна өө. Цэдэн бол даргын яг шууд удирдлаганд ажиллаж байсан. Яг 80-аад оны үед тэр Афганистан Кабулд элчин сайдын яамд ажиллаж байсан. Тэгээ нөө намын одоо төв хороо тий тэр бүхэндээ улсын тэр нууц хэсэг мэсгтэй ингээд яг ингээд нэлээ ойрхон байсан. Тэгээ бол энэ номон дээрээ энэ маш өртний ном байхгүй би бүр гашаад ёо яг ийм хүн л ийм цоглуулгыг хийндэ гэж бодсон. Бүр ингээд юу гэж байна чи айгүй тийм
бүх юмыг ил тод үннээр бичдэг. Тэгэхээр амьдралд үнэн байх юм бол тэгэд үнэн зүйлстэй ойрхон баймаар байгаа бол та хитэн төгрөгөөр ч хамаагүй цуглуулга эхэлж болно л гэж хэлмээр байна. Заавал тэр бомтон байх албагүй. За баярлалаа минь. Баярлалаа. Үнэхээр гоё дугаар байлаа. Яг тэр хиний шокны тэр юу шүү дээ. Үлгсэн байрлалууд тэрийг бол би бараг л мэдэрч байна даа нэр. Имзэг хүн шүү дээ би ч гэдэг. Эпагаал ойлгохгүй гэд дараахан ярьлаа гэхгүй юу. За арайч болохгүйсэн баха зүгээр. Тавьсан шүү. За ингээд уран зураг нэвтрүүлгийн маань 2 дугаар улирлын сүүлийн дугаар инхүү та бүхэнд хүрэлээ. It seems like you might have shared a Twitter link or a message or a social media post. Oh my god. За 2 дугаар улирал маань инхүү сүр дүүлэнтэйгээр дуслаа. Сая юу болчихвэ. Би ч одоо ингээд нэвтрүүлгүүдийн дандаа сүүлийн дугаар дээр орж таарад байна. Яг тэр манай хэд маань гадагшаа явцсан байгаа. Тэгээд тэдний үүрэг надад ногцсон учраас одоо хідэн ч дугаарын хідэн ч нэвтрүүлгийн сүүлийн дугаар дээр орж байна да нэр. За баярлалаа минь. Уран зураг одоо нэвтрүүлэг маань энэ улирал үнэхээр гайхалтай. Гоё ингээд 50 дугаараа хүргэж дуслаа тийм ээ. Ирэх жил одоо манай уран зураг нэвтрүүлэг маань дахин үргэлжлэх болно. За ингээд 3 дугаар улирлаараа аз жаргалтайгаар уулзнаа минь. За маш их баярлалаа. За ингээд нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувга болон NTV телевизээр зам 83.3 107 столгийн Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг өдөр бүр шин боломж ураатай саяг туслах болон арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua event тэтгэлээ. За минь ирэх улирлаар уулзъя. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандуулснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.